За сайн байна уу мэнжгөө? Сайхан шинэлсэн үү? Сайн байна уу? Сайхан шинэлсэн, та сайхан шинэлв үү? Сайхан шинэллээ. За ажил албан өндөр байна уу? Давгүй явж илээ. За өөрийгөө одоо энэ видеог үзэж байгаа хүмүүст өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Баяр Огттой Мөнх Радна гэдэг. Найзууд маань Мөнжиг гэж дууддаг. 36 настай юм залуу байна. За Мөнжиг өмнө нь одоо ер нь онлайн худалдааны бизнес ер нь хийж ирсэн үү? Ер нь ямар ажил мэргэжилтэй илээ? Бэкграундынхаа талаар ер нь ярил. Өмнө нь онлайн бизнес хийсэн хэд хэцүү, хийгээгүй хэд хэцүү. Би нэг 18 онд найзтайгаа нийлж одоо Facebook-оор юм заръя гэж үзчихсэн. Гэхдээ тэр нэг 10-20 бүтээгдэхүүн оруулж ирээд нөгөөдгөө зээлэр өгөө тэгээд замхраад энийг бодъё гэж болж ирсэн түүх байгаа. Ер нь ямар ч гэсэн нэг оролдлого хийсэн байх нь тий үзьгээд нэг найзтайгаа нийлээ тэгээд хөтөлгөөцсөн ямар ч. Тэрнээс хойш дахиж ерөөсөө оролдлого хийгээгүй юу? Дахиж ерөөсөө орлого хийгээгүй. Би чи өөрийгөө бүр юм зарж чаддаггүй хүн гэж боддог гэсэн. Зөв. Тэгээд ерөнхийдөө одоо энэ community-д орж ирээд ерөнхийдөө дахиад буцаад одоо e-com ер нь юугаар оролдож үзье гэж шийдвэр гаргасан байх нь шүү дээ. Тэгсэн e-commerce гэдэг юм чинь бүр хоног шитлээ боллоо шүү дээ ер нь. Гатароо. Ер нь ингээд юм үзэхээр ер нь нөгөө remote компьютероор мөнгө олох юм гэхээр ер нь e-commerce dropshipping гэдэг юм чинь. Ер нь бол нэг одоо намайг жишээлбэл анх контент хийж эхлээд би ч одоо 5-6 жилийн өмнөөс юм уу баг контент хийж эхэлж байхад ер нь e-commerce яг dropship гэдэг үгийг ер нь баг хүмүүс мэддэг хүн аягүй цөөхөн байсан. Тэгэхэд бол одоо баг л өстой нэрнгээсээ амтай болгоно e-commerce dropship гэж одоо ярьдаг энэ үгийг мэддэг энэ бизнесийг бас ойлгодог болцсон байгаад байна л та тий. Харин За окей. За тэгээд өмнө нь ингээд нэг ямар ч байсан нэг оролдлого хийж үзчихсэн юм байна. За тэгээ буцаад ер нь яагаад гэвэл ер нь e-commerce гэдэг энэ бизнесийг ер нь хийж үзье гэж ер нь бодоод ингээд шийдвэр гаргав. Ер нь тэр нөгөө интернетээр мөнгө олох юмнуудыг л хайгаал явуулсан. Одоо арилжаа хийж үзсэн, крипто гэдэг тиймэрхүү юмнууд оролдож явж байгаа. Таны YouTube-ыг дагдаг байсан. Тэгээд тэрэн дээр нөгөө dropshipping гэдэг юмнууд ерөнхий мэдээлэл өгдөн шүү дээ. Тэрийг үзэж байгаа. Компани хүртлээ яваад одоо гадаадад тэгээд тэр хаан дээр очиод зогссон. Тэгээд за энэ асуудалтай байна даа гэд Австралид байдаг найзтайгаа чирж үзээд нөгөөдх маань цай ойлгохгүй тэгээд за гэд өлчөөгөө зүгээр хайцсан байсан чинь хараа community байгаа гэхээр түүл илчилтэй боломж юм байна гээл орсон доо. Тэгээд ерөнхийдөө community-д орох шийдвэр гаргасан байна тий. Ер нь хар юм өөрөөрөө л яваад байсан гэсэн. Ерөнхий ойлгоод байгаа хэрнээ процессыг сайн мэдэхгүй байсан. Тэгээд яг юм гоё монгол хэл дээр тэгээд үнэнч боломж юм. Тэгээ яг нэг үздэг хүмүүс маань хийж ийн гэхээр нь бүх юм давхцаал тэгээд орсон да. Өөр одоо ингээд жишээлбэл одоо гадаад ингээд нэлээд олон одоо community-тэй хүн ч гэдэг юм уу эсвэл одоо сургалт моргол одоо e-commerce-ийн талаар сургалт орж байгаа янз бүрийн хүмүүс байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд яагаад одоо жишээлбэл намайг сонгосон юм бол ямар шалтгаан? Би яг dropshipping e-commerce гэдэг сургалт авч үзээгүй. Гэхдээ ер нь зөндөө сургалт авч ирсэн. Тэгээд дандаа ихэнх нь mindset ярьдаг. Яг тэр нөгөө үнэндээ таарсан үн цэн өгч чаддаггүй шүү дээ ер нь. Тэгээд би манай нэг дүү хэдэн бас таны юуг авсан, сургалтыг авсан. Тэгээд тэр нөгөө юм e-commerce хийж байгаа гэж байгаа. Би тэрнээс суугаад тэгсэн чинь ийм хэлтгээ. Ерөнхийдөө би ямар хүн юм байна? Ямар хүн юм заадаг юм байна гэж асуусан чинь хэлж өгөхөр тэгвэл наа чинь яг гоё юу зааж өгт юм байна. Нөгөө аргачлалын бүр наривчлж зааж өгт юм байна гэд. Тэгээ ер нь тэгвэл би энийг сонирхъя гэх. Тэгэл орж ирсэн дээ. За тэгээ ороод ирсэн чинь ямар байсан? Ер нь төсөлж ирснээс ямар байна? Одоо өмнө нь болгоо за одоо онлайн худалдаа гэж нэг иймэрхүү юм гэдэг нэг төсөөлттэй байсан байгаа шүү дээ. Тэгээд за орж ирээд хичээл номоо үзээд ингээ өөрөө хийгээд үзэхэд ер нь ямар сэтгэл төрж байна? Ер нь төсөөлснөөс шал өөрөөсөн. Би ч өөрийгөө бас жоохон мэдээд байна гэж бодсон чинь ер нь огт мэдэхгүй байгаагаа орж ирээд шууд мэдсэн. Эхний юу амар гоё байсан. Би энд mindset ярихгүй. Шууд ажил руугаа орё гэдгсэн чинь энд яг хүн биш дээ миний айсан хүн байна гэдэг. Тэгээ ер нь баг blueprint гэж хэлж болохоор баг бүх зүгээр юу ч мэдгүй хүн орж ирэхэд за яг хаа дэлгүүр нээх жоохон асуудалтай байж магадгүй. Бусдаар бол бүх юм нь бүгдийг маш ойлгомжтойгоор ямар ч бэкграундтай хүн орж ирээд хийхэд тийм сураад чадчихаар тийм сургалт болсон байлаа. За окей баярлалаа. Би харин ер нь бол яг хоёр ч хүн оролцсон байгаа.
ишоор гэдэг. За. Харин нэг юу яадаг ч нэг доор нь ингээд энэ хүнээр дамжиж орж ирсэн байна гэдэг одоо тэр юмуд надад харагддаг. Ямар ч гэсэн нэг хүн бод гэж харагдчихсэн. Өөрөөр чинь одоо тий дамжаад орж ирсэн байна гэж хэлжсэн. Тэгээ ер нь бас яг хоо тий одоо нэг жоохон алсыг харж байгаа гэх юм уу тий урт хугацаанд энэ бизнесээ цаашаа хөгжүүлээд явъя. Энэгээр ер нь бол ингээд амьдралаа одоо авч явъя гэдэг юм асыг харж байгаа хүмүүс нь бол арай өөр майндсеттэй одоо ингээд яг эндээ ингээд бүх юмаа зориулаад арай эндээ одоо итгэвтэй ингээд явж байгаа шиг харагдаад байгаа. Зүгээр одоо ингээд шал өөр төсөөлөлтэй за зүгээр нэг ороод үзье яадаг юм байна гэж одоо бодож байгаа хүмүүс нь орж ирээл ганц нэг хичээлээ үзчихэл тэгээд тэрэндээ итгэхгүй байдаг ч юм уу те эсвэл энэ одоо миний бодож ирсэн юм биш шүү дээ гэдэг ингээд буцаа бас гараа авчдаг бас ингээд хүмүүс ер нь бас байгаад ах шүү. Тэгээд ер нь орж иж байгаа хүмүүсээс тэгэл хэн итгэвтэй байна, хэн юм хийж ийн, хэн яаж ийн гэдэг нь ер нь л тэгээд ер нь мэддэгдэл юм байна гэж одоо бодоод байна тий. За окей. Community-д орж ирээд ер нь хэзээ орж ирсэн бэлээ? Хэдэн сард орж ирлээ? 10 сарын сүүлээр орж ирсэн үү? Аа. Тийм 10 сарын дундуур ч лөө тэр хавцаалд орж ирсэн. Тий, тэгээд орж ирээд айгүй бас хурдан яатсан байсан шүү дээ. Бараагаа болоо, захиалаад тий ер нь бол галс хэрэгжүүлээд ингээд явцсан байсан. Тэр нэг уулзалтан дээр ирээд ярьж байхад нэлийн хурдан бас юмнуудаа ингээд захиад ингэсэн байсан гэж тэгжсэн. Яг орж ирээд одоо анхны захиалгаа авах хүртлээр ер нь хэрэг хугацаа зарцуулсан бэ? Бараг сар хагас болсон шүү. Сар хагас болсон баха. Самплаа авчаад тэгээд шийдээд захиалгаа өгөөд брендинг одоо нэр мэр юу гэд ихэлгээд маш хурдан хийхэд л 1 сар болсон ямар ч цаа. Тий, ер нь бол яг тэгдэг. Тэгээд эн чинь бол ер нь гайгүй хурдандаа бас ороод байгаа. Яагаад вэ гэж цаана айгүй одоо процессын ажлууд ер нь болдог. Тэгээд нөгөө supplier-уудтайгаа холбогдно, ярина, өөр supplier олох уу, барих уу, sample захиална. Одоо тэг чанарын зуршилж үзсэн байрна гэдэг ингэдэг тий. Гэхдээ энэ сар хагас гэдэг бол одоо гадаадд байгаа жишээлбэл Америкт байгаа, Австралид байгаа, Канадад байгаа тий. Хаа байсан тэнд байгаа хүмүүсийн хувьд бол айгүй хурдан хугацаа. Тэд нар бол ганцхан самплын захиалаад хүлээж авах гэж баг 3 сар мар одоо болдог ийм тохиолдлууд байдаг. Гэтэл одоо манай Монголд ч бид нар чи яг нөгөө хятад улсынхаа хажууд байж байгаа тий. Дэлхийн үйлдвэр, дэлхийн захийнхаа одоо ингээд хажууд нь байж байгаа улс болохоор одоо маш том давуу талтай. Тэгэхээр бол айгүй хурдан одоо бидний хувьд бол 1 сар гарна гэж байгаа боловч өөр улсын хүмүүстэй харьцуулаад үзэх юм бол маш хурдан хугацаанд бол бид нар ингээ юм хийх боломжтой байгаад байгаа. Тэрийг бас одоо манай нөгөө монголчууд бас нөгөө ойлгодог юм байлээ. Одоо нөгөө хажуудах эрдэнэ одоо нөгөө ойлгохгүй ингээ яваад идэг гэдэг шиг тий. Яг хажууд нь үнэхээр ийм том боломж байгаа гэдэг бас хэрч чадахгүй ингээд удаад байна ингээл бас тэрэн дээр жоохон юу байгаад идэх юм байна уу да гэж бол анзаарчихсан. Давуу нь бас үн бас арай хямдхан байгаа бах тий. Манай тий яг үн тий. Тэр нөгөө хурдан явсан юм дээр нөгөө background гэж ярьж ирсэн нөгөө манай ихний битэр урдаас одоо компаниудтай хамтарч ажиллаад тийм бараа таваар нааш цааш нь явуулах ажил хийдэг болохоор supplier олох наашаа тээвэр ер нь тэр юмнууд нь илүү одоо ойрхон байсан болохоор юм арай хурдцтай явсан баг. Харин тэгжсэн. Тий урдаас нөгөө бараад яаж одоо зуучилж өгдөг тон төхөөрөмж юу яадаг гэд өмнөх уулзалтын дээр ярьжсэн шүү дээ. Тэр ер нь бол яг тэр чинь бол бас мэдээж ирээ маш том одоо юу болж өгч байгаа л да давуу тал болж өгч байгаа. Supplier-аа яаж олох уу, яаж ярих уу, тээврээ яаж шийдэх үү гэж Улаанбаатар хүртэл чинь бүх юм нөгөө мэдж байгаа болохоор тий арай давуу тал болсон баг. Окей. За тэгээд бүтээгдэхүүнээ ер нь яаж олсон бэ? Бүтээгдэхүүний судалгаа ер нь яаж хийсэн? Бүтээгдэхүүн дээр хэр их хугацаа ер нь зарцуулав? Бүтээгдэхүүн дээр бас нэг 7-8 хоног ер нь нийтвэтэй хайгаад бүр нэлээд тэгж яагаад яг миний асуудлыг шийдэжсэн бүтээгдэхүүн гарч ирсэн болохоор илүү надад буугаад тэгээд нөгөө хичээлийнхаа дагуу бүх юмнуудын чеклээ тэгээд за ер нь болох юм байна гэдэг. Гэтэ ер нь айсан. Ер нь айдгал юм байлээ. Тий яана хүн давхар оруулаад ирүүл яана эсвэл зарагдахгүй бол яана гэдэг. Тэгэл нүдэ анаас заад хийхгүй бол яах вэ гээл. Өмнө зөндөө фейлсэн болохоор нөгөө арилжаан дээр фейлдээд, крипто дээр фейлдээд одоо энэс өөр гарч болохгүй гэж дайрсан дээр. Тий би бас тэр бүтээгдэхүүнийг чинь ер нь өмнөөс харж исэн. Би чи ер нь бас л миний нөгөө хийдэг ажлын нэг бол өдөр тутамдаа дэж нөгөө тэр бүтээгдэхүүн судалгаа ер нь байнга л хийж идэг. Өдөрт бол доор ижил нэг 30 минут цаг ч юм уу зарцуулаад ер нь байнга л бүтээгдэхүүн судалгаа хийж идэг. Тэрийг бас өмнө зөндөө харж исэн байхгүй.
Тэгээ ерөнхийдөө бас их гоё бүтээгдэхүүн байна. Бас гоё асуудлыг шийдэж байгаа юм байна. Ер нь их боломжийн одоо бас бүтээгдэхүүн байна да. Гээд ер нь бас харж исэн. Тэгсэн чинь харин өөрөө оруулж ирээд ингэсэн байхаар нөө бас гоё бүтээгдэхүүн сонгоцсон байна да гэд ер нь бас бодож исэн. Тэгээд гоёч бүтээгдэхүүн сонгосон байлээ. Ер нь бол брендингийнхаа юмнуудыг гоё хийсэн байсан. Пакэса баглаа бодол за тэгээд дэлгүүр юм үзэмж те. Ер нь бол тэр юмнууд дээр бол нэлээд бас сайн ажилласан юмнууд нь харагдчихсан. За ингээд бүтээгдэхүүнээ очлоо. За ингээд бараа юм захиалаад ингээд явлаа. За анхны борлуулалтаа хийлээ тий. За тэгээд эдрээс ерөнхийдөө хамгийн хэцүү одоо санагдчихсэн гэх юм уу тий. Одоо тэр шат дамжлаг нь одоо процессын хувьд алин дээр нэг жоохон хугацаа авдаж арай хэцүү санагдчихсэн. Хамгийн хэцүү нь контент байсан. Ямар хөө контент сайн явах юм одоо хүмүүсээр контент хийлгэхдээ юмаа шаардаж чадахгүй тэгээд нөгөө тусахгүй болохоор та өөрөө мэдээд хийгээд өгч ерөнхий юм гэж нэг тэгээд нөгөө ирж байгаа контент нь яг нөгөө цэвэр нөгөө хийж өгч байгаа хүнийх нь толгоогоос гарч байгаа миний зарж байгаа хүний толгоогоос гарч байгаа биш байсан болохоор тэгээд тэр л юу нээр хэцүү байсан. Контент хийж мэдгүй байх гэсэн контент ямар контент хийлгэх яахаа мэдгүй байсан л хамгийн хэцүү байсан. Яг үнэн тий. Наач бол одоо хамгийн чухал асуудлыг хөндөж юм л да. Одоо ер нь бол одоо e-commerce гэдэг энэ бизнес чинь өөрөө ингээд явж яваад хамгийн эцэст нь юун дээр тулдаг вэ гэхлээр ерөөсөө контентын дээр тулдаг. Одоо маркетинг дээр тулдаг. Ямар төрлийн контент хийх юм, ямар видео оруулах юм, ямар одоо постэр оруулах юм тий. Тэр болгон дээр очиод ерөнхийдөө гацдаг. Тэрэн дээр л ерөнхийдөө жинхэнэ одоо тулаан болдог гэх юм уу да. Одоо яг жишээлбэл өөртөө чи адилхан одоо ингээд брэнд оруулаад ирсэн, бүтээгдэхүүн оруулаад ирсэн одоо өрсөлдөгч байлаа гэж бодох юм бол хоёр тэгэл юугаараа өрсөлдөхгүй гэхээр ерөөсөө эцсийн дүндээ контентээр л өрсөлддөг юм болдог. Тэгэхээр хин сайн илүү контент хийж чадчихээн. Хинийхэн контент нь илүү одоо үзэлт авч яана, viral болж яана гэдэг юмнаас л ерөнхийдөө цаашаага одоо брэнд чинь хэр сайн оршин тогтнож чадах юм борлуулалт чи хэр ах юм бэ гэдэг нь ерөнхийдөө шийдэгдэж явдаг юм байгаа. Тэгээ энэ бол яг хөө мэдээж хэрэг бас сурж болдог зүйл. Тэгээ сураад ингээд өөрөө улам сайжраад тий явандаа ерөнхийдөө ингээд туршлагатай болоод ирэхээр за энэ төрлийн контентууд ер нь болох юм байна гэд мэддэг тий. За тэгээд одоо ихэнх хүмүүсийн бас ингээд нөгөө e-commerce хийж байгаа хүмүүсийн одоо гаргадаг нэг алдаа бол бусад хүмүүсийн хийсэн контентийг ерөнхийдөө бас ингээд жоохон дуурайж ингээд хийх гээд байдаг. Гэхдээ яг үнэндээ нөгөө нэг бүтээгдэхүүнээс хамаарад контентын төрөл нь бас ингээд өөр болчдөг. Одоо жишээлбэл зарим одоо ниш гэдэг ч юм уу зарим бүтээгдэхүүн дээр яг нэг төрлийн одоо контентууд аягүй сайн ажиллаад байдаг байхад шал өөр ниш дээр өөр бүтээгдэхүүн дээр шал өөр төрлийн одоо контентууд жишээлбэл ажилладаг. Тэгээд тэрийг бас хүмүүс ингээд ойлгохгүй яг энэ одоо энэ дээр контент ажиллаж байгаа юм чи нефтэж гэсэн болох юм байна гэж бодоод тэр аргаар ингээ хийгээд байдаг. Тэгэхээр бас болохгүй ингээ яваад байдаг. За өөрөө чи болохоор ер нь хичнээн төрлийн контент хийв. За ерэн дотроос одоо winning content гэх юм уу те хамгийн одоо борлуулалт авчирч ирсэн контентууд нь хэдийг хийгээд тэрэн дотроос хитэн айгуу сайн борлуулалт ер нь авчирч ирсэн гэдэг ч юм те тэр тал дээрээ ярил. Тэр яг цэвэр UGC маягийн контентууд л ер нь их явсан. Өөр би нөгөө өмнө нэг найзтайгаа хамтарсан гэж ярьжсэн шүү дээ. Тэр найзгаа буцаагаад оролцоод ирсэн. За одоо тэгээд зөвж одоо тэгээд дараагийн нэг брэнд үүсгэх гэж одоо тэрэн дээр контент санаа тэр нэг general тэр юугаа туршсан продукта туршсан тэгээд тэрэн дээр яг өөрсдөө гэрэл мэрлээ тавиад контентээ хийгээд яасан тэгээд тэр нэг контент бол нэлээд явсан тэр хэдхэн 2 хоногт бараг 30-40 мянган views авсан нь органикаар юу тий органикаар тий уг нь айд явуулж байгаа ш тэгсэн чинь айдных нь хувь нь 10%, органик нь 90% яваадаг. Тэгвэл маш сайн контент хийсэн байна да. Харин тэгсэн юм шиг байна. Тэгээд тэр бүтээгдэхүүнээ турших гэж нэг team контент хийсэн. Нөгөө брэнд юун дээр болохоор тэр яг UGC юмуд л ер нь жоох яваад байна. Одоо ихтэй нэг 2-3 контент бэлтцсэн. Сая нөгөө цагаан сар гээд нөгөө юу маань үлдэгдэл маань жоохон багассан болохоор нэг юмсан үлдэгдлээ цэнгэлж жагаад тэр дараагийнхаа арай залуучууд руу чигсэн нэг хэдэн контент хийсэн байгаа. Тэрийг одоо турсан да. Зөв. Тэгээ ер нь бол контентуудыг харсан бас ингээд одоо яг жишээлбэл
өөрөө чинь асуудлыг гэдэг юм уу яг ижиглэн төрлийн одоо юм асуудалтай хүмүүсийн одоо проблемын асуудлыг нэг гаргаж ирж ярьж байгаа нэг хэд хэдэн контентууд байгаад байсан. Тэднэр нь бол айгүй сайн одоо явж байгаа ер нь харагдчихсэн тий. Нэлээд сайн үзэлт аваад эдрээс ерөнхийдөө бас айгүй сайн борлуулалт гарч ийн удаа гэж ер нь бол анзаарчихсан. За тэгээд анхны одоо жишээлбэл борлуулалт одоо орж ирээд тэр Shopify-ийн тэр чан гэдэг одоо чачин гэдэг заасны дугаардаг одоо тэрийг яхад ямар мэдрэмж төрд юм бэ? Тэр бол одоо хамгийн гоё одоо мэдрэмж байдаг санаад. Тийм байл. Ер нь уг нь юутэй өстэй хүмүүстэй тэр гоё гэлсэн. Тэгээд жоохон хүлээцээ юугээд дарцсан байсан чинь нэгтэй бас гоё юм бэ. Би нөгөө энд бүх юмаа бэлдэж тавьчаад тэгээд план явцсан гэр бүлээрээ. Тэгээд тэнцэнэ очиад яаж байгаа. Тэнтэй гадаад очиод тэгээд мөнгө орж ирэх чинь их гоё мэдрэмж байлаа шүү. Тэгээ бас одоо ингээд нөгөө айд явж л байдаг тий. Тэгээд тэр чинь ямар шөндөө ингээд унтраачих биш. Айд явж байгаад өглөө босоод ирэхэд бас ингээд борнолт ороод ирсэн байхаар бас гоё санагддаг. Ер нь нөгөө унтчих хацс гэсэн ингээд мөнгө орж ирж ийн гэдэг тэр мэдрэмж бас их гоё байдаг. Ер нь тэгж орж захиалгад тэр орж ирж байна. Тэгээ одоо ер нь нэг юм баримжаатай болсон. Одоо нэг дөрөвдгөөс нэг хагасны хооронд за шинэ үйл нэг тэдэн захиалга орж ирнэ. Энэ иймэрхүү орж ирнэ гэж ер нь нэг баримжаатай болсон. Одоо яг дэлгүүр нь брэнд нь одоо доктортой ажиллаад ирнэ хэр удчих вэ? Хэдэн сар болчих вэ? Одоо яг 2 сар болох гэж байна. 2 сар болох гэж байна тий. Тий, би 1 сарын 28-наас яг бүүстэй явуулж эхлээд, айдаа явуулж эхлээд яг хэлсэн байх шиг байсан. 12 сарын 28-наас уу? Тий, 12 сарын 28-наас. Яг оны өмнөөс байх нь шүү дээ тий. Тий, яг оны өмнөөс. За тэгээд эхний сарын борлуулалт ер нь хэр байв? Дараагийн сарын борлуулалт нь одоо хэр байв? Одоо энэ жишээлбэл 2 дахь сарын борлуулалт. Эхний сарын борлуулалт 12-13 сая явцсан. Байсан. Тийм сая 2 сарынх бол цагаан сарын хэдий юугаар жоохон багаслаа. Тэгэхээс бол 18 сая хүртэл 19 сая хүрээд тэгээ сая нэг цагаан сарын 7 хоногор борлуулалт гараагүй болохоор одоо нэг 15 сая гэж заачлаа. Зөв. Тэгээд ер нь бол бас сайн биш үү? Одоо цагаан сарын борлуулалт өшөө нөгөө цагаан сар чи баг 7-8 өдөр ингээд амарчиж байгаа. Тэр үеэс чинь ямар ч юм үйл ажиллагаа явахгүй болцсон тий. За тэгээд эхний сар чинь болохоор бас ер нь бол 1-р сар чинь 12 сар дуусаад баг 1 сард одоо борлуулалт эхэлсэн байх нь шүү дээ. Тэгэхээр чи 1-р сар чинь ер нь бол одоо дэлхийд даяараа одоо хамгийн борлуулалт муутай байдаг гэж одоо ярьж байна. Харин тийм гэн 1-р эцэг ер нь муу байдаг. Тэгэхэд бол тэр сар дээр бас ийм борлуулалтын тэр гарч ийн гэдэг бол ер нь бол маш сайн байна гэсэн үг. Ер нь бол тэгээд дөнгөж ихний сар тий дөнгөж ихний сар. Тэгээ одоо энэ чинь ингээд яваанда 3 дахь сар 4 дахь 5 дахь ингээд жил мөлийн дараа гэхэд борлуулалт бүр нэлээ ихсээд ингээд тогтвортой болоод тий хүмүүс бүтээгдэхүүнийг мэддэг болоод дахин худалдаа авалтууд ингээд нэмэгдээд нөгөө PR маркетинг гэж шилдэг тий амаас ам дамжаад ингээд явах энэ бүтээгдэхүүн ер нь зүгээр юм байна шүү гэдэг одоо найз зөвхөн хамаатан садандаа бас ингээд санал болгоод явах гэх мэтлэнгээр ингээд маш өөр одоо гой үр дүнгууд ингээд гардаг учраас борлуулалт бол ингээд улам нэмэгдээд тэгээд ер нь тогтвожоод ингээд эхэлдэг. Тэгэхэд бол одоо эхний дөнгөж эхний сар дээр гэхэд бол маш гоё одоо сайн үр дүн гарсан байна гэж бол би бол харж байна. Миний хувьд бол одоо жишээлбэл би дөнгөж ихний одоо дэлгүүр мэлгүүрээ нээж явах ихний сар чинь нэг 3 сая чөлөөтэй нэг тийм байсан санагдаж байна. Тэгээл нэг 5 сая болоод нэг 7-8 болоод 10 болоод за нэг 15 болгочихвол өстө за тэгэл боллоо гэж дотроо бол тэгж бодчихсон. Тэгээл төд бодлого 15 болоод 20 30 40 50 60 гэл ингээд нэмэгдээл ингээд яваад идэг. Тэр бол ер нь бол маш тийм потенциал ер нь онлайн дэлгүүр мэдээж байдаг. Өөрөө ч хувьд нэлээд сайн л үр дүн гарсан байна гэж би өвдө харж байна. За тэгээд бүтээгдэхүүнийх нь юу зарж байгаа нь болохоор ер нь mid ticket item тийм хямдхан биш, тийм үнэтэй биш, ер нь нэг дундаж харьцаа тий. Mid ticket item бол одоо яг миний ерөнхийдөө бас санал болгодог одоо нэг price range байгаа. Би бол ерөнхийдөө нэг 100-аас 150 мянган төгрөгийн дунджаар нэг тиймэрхүү үнэтэй бүтээгдэхүүн зарах юм бол ер нь бол одоо store owner буюу бидний хувьд дэлгүүрээ ажиллуулж байгаа хүмүүсийн хувьд одоо яг боломжийн үн за нөгөө худалдаа авч байгаа талдаа ч гэсэн аль талдаа ингээ боломжийн үн юм байна гэж одоо би бол хардаг. Тийм болохоор энийг бол ерөнхийдөө санал болгоод. Гэхдээ одоо ингээд жишээлбэл манай одоо энэ community дотроос бол одоо маш олон
юу гарч ирж штэ. Янз бүрийн тохиолдол гарч ирээд штэ. Зарим нь бүр ингээд 40-50 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зараад одоо сарын 200 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа хүн байна. Тэ гэтэл зарим нь бол одоо бүр 400-500 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зараад одоо сарын 130-40 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа хүн байна. Тэгэхээр бол одоо ерөөсөө яг л өөрөө одоо тэр юугаа зөвл одоо ажиллаж чадах юм бол зөв бүтээгдэхүүнээ олоод зөв маркетингаа хийгээ, зөв контент хийж чадах юм бол одоо ямар ч үнээр бол бүтээгдэхүүн заахад бүрэн боломжтой гэдэг нь бол ингээд олон юм дээрээс л харагдаад байна л да. Тэгэхээр чи ерөнхийдөө ингээд 2 сар болчихсон. За эхний сар нэг 13 сая, дараагийнх нь 14-5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байгаа гэж чинь. Анхны одоо хөрөнгө оруулалт жишээлбэл хэд болсон бэ? Ер нь хэдэн төгрөгөөр эхэлсэн бэ бизнесээ? $1000 орчим болсон баха. $1000 арай хүрээгүй гэж боддог. 3 сая гаруй төгрөг болсон. Энэ болохоор зөвхөн бараа захиалгын үнэн үү те? Тийм, ер нь Улаанбаатарт ирэх хүртэл баха. Бараг тэгж санаж байна бэ. Бараа, хайрцаг сав, тээвэр гэдэг яг Улаанбаатар ирэх хүртэл. Тэгвэл ер нь бас мөнгөөр боломжийн ихэлсэн дээ шүү дээ. $1000 хязгаараар те. Тийм. Тэгээд яг хөө энэ дээр одоо нэмэгдэж байгаа зардлыг бол одоо айдны мөнгө л байгаа гэсэн үг үү? Тийм. Айдны мөнгө бол угаасаа нэх айхтар шалахгүй шүү дээ. Ер нь бол нэг өдрийн те нэг $20-30 тавцаа ч юм уу. За ихээр утгад бол тэгээд шууд айд явуулсаас ер нь бараг тэгээс борлуулалт ороод эхэлж байгаа болохоор бараг тэр хийгээ шууд нөхөр. Тийм. Германаас бол бараг гарахгүй л гэсэн үг тий. Тий. Тэгвэл ер нь бас маш боломжийн ер нь гайгүй үнээр эхэлсэн байна тий. Ер нь бас хүмүүсийн явц их их сонирхдаг асуудал л та. Одоо би чи хэдэн төгрөгөөр одоо юугаа эхлэх вэ, брэндээ эхлэх вэ, тий надад одоо хэдэн төгрөгийн юу байх хэрэгтэй бэ нэтэргээд ингээд ярьж идэг. Тэр бол заавал хэд гэсэн юм байхгүй ч нөгөө брэнд тухайн бүтээгдэхүүнээс л одоо шалтгаалаад байгаа. Зарим нь бол одоо бүр $200-аас ч одоо эхэлж байгаа хүмүүс байж л байна, тий. Зарим нь одоо 20-30 саяар эхэлж байгаа хүнж байж л байна. Тэр бол нөгөө бүтээгдэхүүний онцлогоос хамаарч байгаа гэсэн юусэн ойлгох хэрэгтэй. Гэдгийг бас энэ дээр хэлж байгаа юм. За тэгээд одоо анхныхаа тэгвэл одоо $1000-ыг бол одоо анхны хөрөнгө оруулалтад нөхцөн байгаа гэсэн үг үү? Тий, нөхцөн байгаа. Нөхөө одоо дашиг руу орсон. Дахиж нөгөө хөрөнгө оруулах зарчмаар л явж байгаа даа. Би ч 200 ширхэг авчирсан. Тэгээд дараа нь нэмж 300 гэсэн одоо 600 гэдэг ингээд явж байгаа юм. Даблдаа маягаар даблдаа явж байгаа юм байна тий. За ер нь тэгээд тэр нэг даблдаж бараага загсан хэрнээ одоо ашигынхаа юу орж ирээл явж байгаа гэсэн. Тий, давхар дараагийнхаа 600 тий авцсан хэрнээ тий одоо мөнгө үлдэж ийн гэсэн үг шүү дээ. Тий. Окей. За net profit тэр ашиг нь одоо хэдэн хувьтай байна? Margin оо. Тий, ашигын margin нь за нэг 55%-тай байна уу? 50%-тай байна. 50-55%-тай л. Тэгвэл бас нэлээд өндөр байна тий. Ер нь бас боломжийн маржинтэй. Одоо энэ дээр бол гадны хүмүүс бол бүр амар гайхдаг юм байлээ. Одоо манай Монголын одоо e-com хийж байгаа залуучуудын ашигын маржин 50%, 60% гэдэг инхээр бүр гайхал юу вэ? Гадны зах зээл дээр бол одоо бүр за нэг 20% хийж явах юм бол өстой бөөн баяр болдог. За тэгэл нэг ер нь хөвчлэн ер нь нэг 15%-тай, за нэг 10%-тай ч юм уу тий. 10-аас 20% хооронд л ингээ хэлбэлзээд байдаг. Гэхдээ яг хөө эн чинь нөгөө талдаа гадны зах зээл дээр нөгөө маш том мөнгөөр эргэлдэж идэг учраас 10% байсан ч гэсэн тэр чинь цаанаа тэгэл маш том мөнгөний одоо юу гарч ирдэг. Тэгэхээр бол ер нь тэгж хийхээс ч бас өөр аргагүй байх. Монголд бол яг эсэргээрээ нөгөө борлуулалт жоохон бага гадны зах зээлтэй харьцуулбал бага боловч ашигын маржин өндөр учраас төдий чинийгээр бас ингээ хөрх ингээ болоод яваад идэг юм одоо аль талдаа нэг юм юутай байгаад байгаа. Бол тал даваа тал гэх юм уу тийм байгаад байгаа. За одоо юугаа яаж хариуцж ийн нөгөө одоо back end гэж хэлдэг юм уу тий одоо customer service одоо гүргэлт хэрэглэгчтэйгээ харьцах утсаар яг чат энийг ер нь яаж ийн тэгэл өөрөө бүх юм аягээл чатлал хүргэлттэй бол нөгөө хүргэлтийн компаниар шийдэж байгаа шууд агуулгад нь авчиж байршуулаад тэгэл customer service өөрөө тэр ачаалттай байна ганцаараа хийгээ явахад бол гайгүй юу бас гайгүй харьцангуй гайгүй яг иймэрхүү зарчмаар над би нэг дахиад нэг 2-3 дэлгүүртэй байхад бол яг бараг яг тулах юм шиг санагдсан. Одоо болохоор яг завтай ч юм шиг, давгүй ч юм шиг нэг тийм. Нэг тийм байнгын л утсан дээрээ л байж байна. Чат орж ирэхээр нь хариулаад захиалга орж ирэх юм бол зохицуулаад тэгэл
Яг нэг тийм завтай юм шиг завгүй юм шиг нэг тийм гоё завгүй л байдаг. Өдөрт ер нь донтчаар хэдэн захиалга гарч ирж байгаа гэсэн үг үү? За одоо өмнөх нэг сарынхыг одоо жишээлбэл бүтэн. Тийм 10-аас 15-ын хооронд. 10-аас 15. Тэгэхээр орж ирж байгаа одоо тийм бараг 60-70% нь шууд вебсайтаараа өөрсдөө захиалга чинь. Тэгээд 30% нь чат мат бичих юм уу асуух нэг тиймэрхүү. Тэгэхээр ер нь харьцангуй гайгүй байгаа гэсэн. Одоо ер нь бас харьцангуй нөгөө манай Монголд хэрэглэгчид бол одоо бас онлайнаар юм захиал сураад вебсайтаараа захиалга хийж сураад байгаа ер нь анзаарэгдээд байгаа. Өмнө нь бол ерөөсөө тэгдэггүй байсан. Одоо бол ер нь юунаас ч инээс ч юу ч асуухгүй уцаар ярихчгүй тэгээд сайтн дээр бүх мэдээллүүд нь гоё тодорхой ойлгомжтой тавьсан байх юм бол хүн өөрсдөө ороод захиалаад өгчтэй. Ийм хэрэглэгч нар бол ер нь хамгийн гоё амар байдаг. Ер нь тэгэл ингээл өөрсдөө бүх юм яачдаг. Тэгэхээр бол өдөртөө орж ирж байгаа чат одоо юу уцаар одоо залгаж байгаа дуудлагын төрөнд харьцангуй ер нь гайгүй бага л байгаа юм байна тий. Гайгүй бага байгаа. Зарим дэлгүүр мэлгүүр ч одоо өдрийн бүр 1000 гаруй чат мат ирж байгаа одоо тийм дэлгүүрүүд бас байна. 500, 200, 300 гэдэг ингээд маш чатнууд ирж идэг. Тэгээд эндээс нь ингээд ер нь яг харж байхад бол дунджаар нэг 15% ч юм уу тий. Эдгээр нь бол нэг захиалга болж орж ирдэг ч юм уу. Ингээд хуурайд байгаа ер нь анзаарагдаад байдаг. Тэр нь тэгж байна. General дээр нөгөө бүтээгдэхүүн туршихад бол тэгжлэр маш их чат орж ирсэн юм билээ. Тэгээд аль болох ойлгомжтой болох гээд автомат хариулагч бүх юмаа ингэж жоохон чиглүүлс хийж явж байгаа. Гэтэ ер нь юу гэм бэлээ. General бол ер нь general ч яг хуу мессежээр юу авах чинь ер нь их ачаалтай юм билээ. Захиалга авах уу? Тий, ер нь бол тэн дээр бол маш их юу байдаг. Айгүй их юм тайлбарлаж ярих, тэгээ нөгөө хүмүүстэй ойлгуулах ийм асуудал гараад идэг. Тийм байгаа. За. Окей, одоогоор тэгвэл нэг итгэвтэйгээр айд явуулгүй байгаа. Ерөнхийдөө нөгөө сток үлдэгдэл барааны үлдэгдэл жоохон багассан учраас жоохон юугаа багассан байгаа юм байна шүү дээ. Тий, яг одоо явж байгаануудаа явуулж байгаа. Сая нөгөө туршлагагүйд чих шиг л байна. Уг нь мэдчихсэн. Цагаан сарын юугаар удаан амарна гэдэг. Тэгээ би ч цагаан сарын амралтнаас нь бараг 10 гаруй хоногийн өмнө үйлдвэр рүүгээ холбогдсон чинь одоо боломж вэ? Баярын дараа л болно гэдэг. Тэгээд яг өмнө тодорхой хэмжээ авсан байсан. Гэтэл хүргүүндээ гэсэн чинь яг л боллоо. Тэгээ сая пакэжныхаа газрыг солиод газ өөр хурдан хийж өгье гэсэн газар сонгоод одоо хийлгэж байгаа. Тэгэхгүй бол нөгөө газар маань бүр 3 сарын бараг дунд хүртэл бараг 3 сарын сүүлээр бараг хүлээж авах болчоод тэгэхээр одоо тэгээд солиод газ арай өөр газраар хийлгэж байгаа. Бас нэг туршилт маягийн харьцуулж үзээд яг зөв. Харин яг одоо жилийн хятадын цагаан сар, Монголын цагаан сарын үеэр энийгээ бас өмнө нь ингэж нэлээд урьдчилж тооцоолж ингэж юмнуудад захарж ирэхгүй бол яг энэ хэсэг дээр бас нэлээд одоо юу яадаг хугацаа бас ингэж башлцдаг бага бүтээгдэхүүн тасрах барих тийм асуудлууд ингэ болоод идэг юм байгаа. За окей. За сүүлийн асуулт одоо ерөнхийдөө энэ брэндээр ингэ цаашаа улам ингэ хөгжүүлээд энэ брэндийнхаа нэр дээр ингэ дараагийн бүтээгдэхүүнийг оруулж ирээд ингэ хөгжүүлээд явах сонирхолтой байна уу? Сайн бас хэлж ин дээр дахиад нэг өөр одоо юу брэнд нэх гэх тэрэн дээр бас ингэ найстайгаа хамтраад ажиллаж байгаа гэж байна. Ер нь цаашдын одоо энэ e-commerce-ийн төлөвлөгөө ер нь юу байна? Сая манай одоо мөнлөгч юу яасан? Нөгөө зүгээр энгийн стандарт одоо гишүүн байж байгаа премиум гишүүн болцсон байлээ. Тэгэхээр одоо ингээд ер нь цаашдаа ер нь одоо ямар төлөвлөгөөтэй байна энэ e-com гэдэг бизнес дээр ер нь энэ рүүгээ ингээд all in хийгээд одоо яг зөвхөн л одоо e-commerce цаашдаа улам сайн хөгжүүлээд явъя гэсэн бодолтой байна уу? Ер нь ямар төлөвлөгөөтэй байна? Ер нь тийм төлөвлөгөөтэй байгаа. Одоо байгаа брэнд дээр ниш болгоод дахиж бүтээгдэхүүн нэмэх сонирхолтой байгаа. Бараг бодсон байгаа. Ер нь юу бүтээгдэхүүн олцсон. Тэгээд ер нь дахиад ингээд иргэн тойрныхоо хүмүүстэй нийлээд ер нь ядаж 5 брэндтэй эхний ээлжин 5 брэндтэй болохыг гэсэн зорилт тавьсан л. Одоо тэгээд эргэж буцалтгүйгээр орсон. Хамгийн гол нь сонирхолтой байна л да. Тэгээ ер нь маш сонирхолтой бизнес л дээ тий. Энэс өөр одоо сонирхолтой бизнес бас ингээд
гарч ирэхгүй. Тэгэл гоё энэ бизнес чи өөрөө ингээд үргэлжийн мөнхийн шинжлэгдэж идэг. Одоо ингээд AI гараад ирсэн чинь бүр ингээд e-commerce гэдэг бизнес чи бараг л одоо тэр чигээр ингээд өөрчлөгдөд нөгөө контент бүтээл одоо copywriting маш олон ажил нь одоо ингээд AI гараад ирсэн учраас тэрийг дагаад ингээд шал өөр одоо хэлбэртэй болоо явцсан. Тэгээд одоо магадгүй дахиад одоо эдэн жилийн дараа дахиад юу ч гарч ирэх юм тий. Одоо тэгэл үргэлжийн ингээд шинэ гарч иж байгаа техник, технологи юмнасаа болоод ингээд энэ брэнд нь бизнесийн одоо юмнууд нь ингээд өөрчлөгдөөд шинжлэхдэд ингээд яваад байдаг. Энэ нь өөрөө айгүй гоё санагддаг. Тэгээд бас айгүй тийм байнгын ингээд шинэ юм сурах, шинэ мэдээлэлтэй байхыг шаарддаг энэ бизнес нь өөрөө үргэлжил хамгийн урд нь байж иж тий урд нь халахж иж энэ бизнесээ өөрөө ингээд одоо айгүй хүмүүсээс арай сэрэг тий юм ойлгож урд нь алхаж иж бизнесээ амжилттай хийхийг ер нь бизнес нь өөрөө шаарддаг гэдэг гараа тий аюу сонирхолтой байдаг. Тий. Олон талт юмнуудыг зэрэг сураад явах болохоор тэгээд ер нь сонирхолтой л нөөдөх юм байхгүй юм шиг шүү дээ. Тий ер нь нөөдөх ёстой зав байхгүй. Тийм аа. За ерөнхийдөө ингээд хоёулаа ярьсан өндөрлж юм маш их баярлалаа. Цаг гаргаад тий орсонд ингээд баярлалаа. Тэгээд дараагийнх нь одоо бизнес ажил амьдрал бүх юмд нь одоо ингээд өндөрөөс өндөр амжилт хүсье. За миний асуугаагүй гэдэг юм уу эсвэл одоо ярихыг хүсэж ийсэн. За эсвэл одоо ингээд e-commerce бизнес сонирхож байгаа тэгээд бизнесийг хийж үзэх үү яах вэ гэж бодож байгаа хүн байх юм л одоо хандаж хэлэх юм юу байна тий. За урьж оруулсанд баярлалаа. Тэгээд ер нь бодоод байвал ер нь бодоод байх юм бэл дээ. Тухтай нэгцэлтэй бодоол ингэчүүл тэгчих бах та гэж бодоол байвал бодоод байх юм бэл. Тэгэл зөрөгтэй хийсэн л дээр бэл шүү. Тэр нөгөө зарагддгүй бараа гэж байхгүй зарагддгүй контент л гэж байгаа гэдэгээс. Тий. Тэгэхээр ер нь бүгд зарагдана тий. Ядаж бүр хамгийн муугаар бодоход зүгээр баланслаад гарна дээ. Тэгэхээр ер нь хасахтай гарна гэж битээ яхаараа тэгэл үзэл талтаараа. Яг юм тийм. За тий. За маш их баярлалаа. За тэгээ баярлалаа. Ажил амьдралд бүгдээрэнд амжилт хүсье. За амжилт хүсье.